Оо тасрав. Таг тасрав. Ингээд суу зүгээр нөө. Ингүүл ямар вэ? Эцэтэй. Би нэг л юм. Би ингэсэн байж ингээд сууж байлж. Дуугаад Аяахгүй. Аяахгүй шүү. Ба. Тэтээс. Өөрийгөө тэгээ танилцуулаач бас хүмүүс. За намайг Дуламсран гэдэг Блицэн гэдэг юм уу юу вэ? Чи өөрийгөө танилцуул. Би одоо л анх удаа чихний нэрийг мэдчихэж шин. Уушгумдаа Дуламсран. Тийм. Оо яа. Гэтэ 13 жилийн өмнө Дамбанх иргэн 50-а буюу инх 50 ах минь Jenny гэдэг нэрийг надад хайрлсан. Nice. Тэгээ өдөр хүртэл надад хамт байгаа нэр минь Jenny. Nice. Jenny. Эжний. Сайн очгоо. Сайн бацгаана. Намайг Бочор Бүрүү гэдэг. Тэгээд жилийн өмнөөс ингээ ах нартай бас болоод тэндээс Young Nation гэдэг хамттай болоод Young Nation New Fashion Tafta Murder Bidney Fashion Can we give Middle Jason in bed бүгд хамтаа байсан. Young Block гэдэг нэрийг бас TV ахад нэг өгчээсэн. Чи яаж Young Block гэж өгсөн юм? Юу? Мэдгүй тэр яг ингээл нэг өдөр гайхаал Young Block гэнгээ шууд за тэгэл нэрлчигээл өгсөн. Окей. Тэгээ бас өөрөөр бол Chocano нэг Chocano бас өөртөө ихтгэлтэй дүү те. Чи маа ээжний таних уу? тань цаачаас манай их Бүртээ. Nice. мэд ингээ ах их нартайгаа сууж байна. Ямар ч тий. Хипхоп чамаг хамгийн анх нөлөөлсөн ингээд ороход энэ бүхнийг хийхэд нөлөөлсөн хүн хэн бэ? Үеэлэгтэй би хамт амьдардаг байхгүй юу? Юу найлан ганцлаа. Тэгээ манай үеэлэгчэд Walkman байсан. Walkman-ыг сонссон. Тинчээ маш гоё Америкийн рэп хөгжмнүүд намайг халдварлаасан. Жишээ нь тэгэл Wu-Tang, Warren G, Tupac мэтлээ. Тэгээд дараа нь найз нь имээ өдөр өссөн байхгүй юу? Тэгээ манай имээ өдөр хип-хоп байхгүй шүү дээ. Тэр үеч амар кабел телевиз интернет юу н хооросон. Тэгээ цаад ч айгүй багада толгойтой хөвтэйсэн 10 жил донцортэйсэн. Тэгээд нэг зохион бичлэгийн уралдаан, улсын уралдаан төрүүлээд тухайн боловсрол сайн шинжлэх ухааны яам сайдаас систем хөгжим гаргаж аваад тийм тэр систем хөгжмөөрөө би тэр тухайн үед хип-хоп дуу их сонсдог байсан. Мэдээ өдөр тутам байж тээ. Тийм касет чи идэгцтэл хуулж бичлэг байлаа штэ. Мөмхи хаа өнөөдөр өчигдрөө шинэ өдөр гэлээрээ ялгаатай үнсэндээ бүх юм хിവэрэ. Нарасаар ингээл масан тэнгэр рүү шин. Очгоно чэрн хипхоптой яаж ингэж холбогдсон бэ? Ер нь хипхоп. Ер нь бол хипхопыг багасаа сонссон. Сонсох амар дуртай байсан. Тэгэл Монгол амьдардаг байж байгаа Германд очиод 8 9 жил 11 тэдэ явсан да. За. Тэгээ Германд очиод ер нь Монголоо сандахтаа дандаа л Монгол дуунуудаа сонсдог байсан. Тэгэл сонсож байгаа бол Монголд ирэхдээ ирчээл цуслан явж анх Мара найзтайгаа танилцчихсан. Mapa Gangata Young Nation. Young Nation New Fashion Tafta Murder Bidney Fashion Mapa Young Nation хоо Mapa. Тийм. Эхлээд цаа чи мутант Мара гэдэг бүлэгтэй байсан шүү дээ. Мутант гээд. Тэгээ цаа чин бидэртэй явж байгаа Young Nation гэж болоо мутант Мара AK Mapa Gangata гэдэг нэртэй болсон. Тийм. Цаад чи ингээ түүхэн амир гоё. Энд дээр нэг Mara Gangster гэж бичсэн. Тэр ингээ тулгаа харах юм бол Mapa Gangata муухай бичсэн. Тэгээд би нэг удаа тэрийг алив чиний над шивэсээ чи хараа та гэд харсан чи ингээд юу гэж байгаа гэсэн чи Mara Gangsta гэсэн байгаа ингээд. Ингээ хараа би уншдаг байхгүй. Mapa
Гангата. Мапа гангата гэж байна шүү дээ. Тэр Тэрнээс Шумаба Гангата гэдэг юм шүү дээ. цаатантайгаа танилцсан байж. Би найз чинь айгүй олон хүмүүст гоё нэрийг нь олж гисэн юм штэ. Тэгээ цаатантай чинь танилцаал хэсэг явж байгаа л нэлээд дотносцсон. Тэгэхэд тэгээ та нар дээр нэг авирсан студид дээр нөгөө саси саси нөгөө бодер та нар нэг бичлэгэнд орж исэн шүү дээ. Ямар дүүл амбиш юу л орж илаа. Юу орж илаа? Тэр чинь Hustler Music-ийн дуу штэ. Антем блөө. Антем дээр Саалахын та нар бүгдөө үз реклам бүгд үз. Hustler Music-ийн тэгцэгт орж исэн мэт. Гүү тэгцэг биш. За ямар нэгэн Нэг дуун дээр орж тэгээ анх очоо танилцж байсан шүү. Тэгэл дараа нь Right here. За тийм бах. тэгээ дараа нь тэгэл буцаж Герман авчаа буцаж ихдээ тэгэл яг бүр танилцж ихсэн та нартай тэгэл тантай ингээл нөө юун дээр ч очиод очгоно надтай яаж танилцсан юм бэ? Тэгээд хоёр яаж та. Би ингээ нөө ажил дээрээс. тий ажил дээрээ Энзэ дагуулж ирсэн шүү дээ. Street man тийм нэг л нарийн ширийн бодлоо. Энзэ миний дүү гэж авдаг. Тэгээд Энзэ дүүгээ танилцуулсан. Тэгээ манай дүүгийн Чи одоо дүү. хэдэн үе харсан гэсэн үг. Йоо. Тэгээ дараа нь очгоно надад дүүгээ танилцуулсан гэв. Харсан шүү. Хамгийн анх 2000 онд тэгээ тухай 7-8 дараа ингэсэн юм уу да. Ангийнхаа охинтой хамтлаг байгуулад Бүр те. тийм би ингээд Шин гэдэг охин юм бэ. хотон бэлэг гэдэг. Тийм үү. Хотон бэлэг гэдэг охин байсан. Тухайн үедээ бүр брейк данс гэдэг байсан. Намайг бүр толгой дээр иргэдэг гар ингэж ингэдэг тийм. Мундаг охин байсан. Тэгээд би нөөгээ бичээл манай ах нэг Casio дарддаг байсан. Тэгээ ер нь Unplug гэдэг тийм бичлэг болсон шүү дээ. Монголын радиод бичсэн. Хамгийн анхны дууны бичлэг тийм. Ах Casio-га дарлаа. Монголын радиогийн улаан гэр ногоон гэрэл улаан боллоо. Тэгэл шууд эхнээс нь дуусна. Үйлчилсэн. Маш их алдсан. Яг бол анхны дуу тий. Тэгээ ямар зогсох тийм шанс байхгүй. Тий. Тэгээд бүр шарандаа ойлоо. Хамаа хамтлагийн нэр юу байсан бэ хамгийн анхны? SOS. Сос яа нэг авард штэ. Энд төөрж мөр сос мос гэвч юм аа. Тэгээд тэр анхны дуу нь болохоор сонгуул гэдэг нэртэй дуу байсан. 2000 оны сонгуул. Бүр Чи тэгээ хичнээн хамтлаг дамжсан гэсэн үг үү ер нь? Ямар муухай. Бүр таньсан бэ гэж байна шүү. Ер нь угаасаа рэпер хүмүүсээ рэп амьдрал тийм штэ ингээл crew гэл ингээл дамжаал яа. Намайг ер нь одоо хип хоп энэ амьдрал ямар нэг 10 жил их сургуулаар явах юм бол баримжаалах юм бол бага сургууль төгсгсөн хамтлаг бол MC Town гэдэг хамтлаг байгаа. MC Town-тайгаа хамт хамгийн манай эрхчлөөгийн X-Men ахчин соёл гэстүүд дээр студид хоолой тийм тэнцээ их ордог байсан анх яг студид яаж бичүүлэх ер нь яаж одоо доо мо хийх гэдэг юм MC Town хамтлагаас анх сурчсан. Тэрний дараа яг нөө нэг Asian cool чи байсан юм уу? ингэсэн байхгүй юу? MC Town байжсэн чинь FM сонсож байсан байхгүй юу? Гэсэн чинь за Сансар Капитан телевизээс октын хип хоп хамтлаг шалгаруулна. Шалгарсан хамтлагийн хамгийн анхны CD болон доол байсан гэсэн. Тэгээд найз нь шалгаруултанд орж ирсэн аахгүй. Тэгээд тухайд 24 дэх сурд бараг 70 80 тогтоод цугласан байсан. Би тэгэл саксны тэмцээнийхэн гүц пис мэстэй хавсан. очиж рэп хийх. Яг хэвээр гэсэн чинь эхлээл бүжиглэн гэж юм. Back in Chance-тай бол рэп бүжиглэн. Тэгэл дараа нь шалгуурт байсан юм уу? дараа нь рэп бүглэн гэж юм. Тэгэхээр надад инструментал байхгүй байсан учраас Lumino-гийн Үнсэн хот гэдэг дууны аян байдаг CD-н дээр тэрийг тавьж бол Үнсэн хот л анх Үнсэн хот. Тэгэл уушлаараа хаа би тэмцээнтэй одоо ингээ гарлаа гэдэг. Гүүгээл явсан. Тэмцээгүй бүүм тэнцээ амар тийм хип хоп стилтэй октод ингээл зүүн хараал. Тэ за бич бараг тийм дараа нь нөгөө нэг шалгаруултын хариу нь гарсан гээл хамгийн доороос нь ингээл хайлаа л да өөрөх нэр 10 удаа охин тэнцсэн байна тэнцсэн барин шилдэг үзмийн шүү чинь бас шүүж байгаа байхгүй юу 10 удуудыг чинь камер мамт яаж харагдах вэ? Шүд мүдэн бүрнүү. Архаац нөө. Тийм. Нарийн бүх үзлэгийг хийсэн юм байна шүү дээ. Бүх үзлэг арай охин үзлэг. Тэгээд би бас тэнцсэн юм болно. Аха. Тийм. Тэгээ яг өнөөгийн Asian Cool гэдэг огт амлаг байдаг шүү дээ. Тэрний бүрэлдэхүүнд би тийм. Өчигдөр тэрний чинь яг ингээд орохоор болсон чинь би ингэхгүй
Бачлаараа хап ингээ MC Town-гийн хамтлагтай Asian Ghoul-тэй хамт ингээ дуулж болох юм уу гэсэн чинь болохгүй айл нэг сонгосон байхгүй юу. Fuck яа. Амар амьдралын хоёр зам гарч ирээ. Fuck biz найстай баймаар шүү дээ. Гэсэн тухайд нөө нэг 50 ах талиач 50 ах юм доо MJ гэдэг ах тэр шалгаруултанд байсан. Шүүгчээр тэгээд MJ ах маань надад анх MC тахыг танилцуулах тэр гүүрийг тэндээс нээж гисэн. Гүш чи MC-т дээр очиж цаад чи нэг ялгуунгээ тогтын хамтлагтай чи тэрэнд оруул ямраа гэд. Тэр ялгуун болгон чихний хязгаар өнгөрт тэгэл MC-т гингүүд гэл миний тэ дууг сонсч тэгээд анх 50 нахтайгаа танилцаж 50 нахаасаа энэ алдар нэрээ авсан. Тэрс өмнө ямар нэртэй байсан бэ? Ингээ хамтлаг тоглосон. Хамтлагтай амаг байсан тий. Одоо ийм л хгүй да. ТV нөгөө нэг чамд нэр өгсөн гэдэг шиг энэ хүн тэгээд тэр нэрийг ингээд хүмүүст гоё одоо юу гэж тайлбар. Тэр нэрийг би өөрөө гуйж авсан ерөнхийдөө 50 нахаас явсан байна. Өргөж явсан. Ирсэн байхгүй 50 нахаас. Чос өргөж явж байгаа шүү дээ тэр нэрийг. Тэр нэрийг өргөж авахд бас чамгүй хугацаа. Анх тэр нэрийг чинь бас хүмүүс таниулах маш хэцүү байсан. Би ингээл Jenny Many гэж хэлэнгүүт Монгол юм гээд Jenny Many. Би Johnny. Би Johnny. Би ингээд нэрээ аваад удааг байсан байхгүй. Тэгээ байрны гадаа ингээд сакс тоглоод иддэг өвөл цасч орсон шуурч. Үнэхээр сакс. Үнэхээр сакс тоглоо. Одоо заал авал ер нь бол унгаах уу. Замаг бол дарах баха. Shit заа. Тэгээд сакс тоглож байсан чинь Jenny гэдээ дуудаад тахгүй юу. Ямар сони эргээ арчвал ангаалт мэдсэн л юм бах та. Хөө Jenny л гэдэг байна. За харахаас. Харсан чинь нэг юм яг гэдэг симбарнаар эцэн Jenny. Тэр миний нэр чинь хүмүүс буруу ч гэдэг байхгүй юу? Милээ идэг милээ. Жэгээ бичдэг үстэй. Том Jerry шиг бичээд байна. Чи чи нэр Jenny from the block. Jenny from the block биш Jenny in a bottle. Jenny тийм. Нэг Jimmy гэж байгаа юм шиг. Jimmy хажаа биш үү? Эжингүл хаку авига дүрэжээ хажарэнэрика никачика гика. Нэгдгүүд энэ нэг хаах яадаг те бүр. Үчи бас нөгөө хайрт Улаанбаатар гэдээ дуулсан байдаг ш. Тэр хамтлаг UB гэдэг. Born UB project чинь манай 50 нах хийсэн юм уу те. Тийм. 50 нах аян зохиогоо тэгээд тэр бүр CD цомог нь байгаа штэ. Тийм. Тэр тэгээд хамтлаг биш зүгээр рэпрүүд л хамтдаа хийсэн юм уу те. хин байсан бэ? Master Flow гэхэлэр чинь одоо Master Flow. Wolf Dog, Tilnar, Lobby Homeboys. Тэр гурав нэг хамтлаг тэгээд дахилтын хулыгч маань гоё амьдруулсан. Гоё тэр дөө. Тийм. Энэ хотод дуртай ирээд уулзах сэтгэл дүүрээ зүүн цагтаа найртай тэгэл хотоо хайртай энэ мэдээ дүрлэг юу би хотын хорны мэн яг зүрхэн доршин хон лучше цогт бод хинэ тай готур энэ төгс сайхан хотоо магтан дуулъя тэрсэн бүхэн жаргалтайхан харцаад миний үгсэл найртайхан угтгаад миний хотын нарн хүртэл дуулаахан мичэрэг хэлтүүлэн тустай энэ хотын türking орноор мөшөнийг сэрэмэдэл жаран өдрөн чин тэвэр амтосуудын ингэр тулааны трабицэн бидэ Улаанбаатарын иргэн хэмээн төстэй гэрчилгээ тодоостод бичүүлжигэн хөө би хом болсон энэ төрснөрө бахарханч би им хом олсон энэ нэр минь нахарханч надтай хамт наст нэм Улаанбаатар хот минь сараар бос цагаар өнгөтэй минь үлжин хүрхсөө өсөж жоохон янзлуулсан бид арцур болсон бэ энэ пирсинг жоохон яатсан бэ. Yes sir. Энэ яраад тийш годмонд ийм болж гин. Тэр үүлэн борын тосоол нь гоочсон юм хайш. Юу нэ? Дог залуусгээ бичсэн байж тээ. Дог залуусгээ бичсэн байж тээ. Waa сайн энийг хараа. Дог залуусгээ бичсэн байж тээ. Үсрэж. Дог залуус. Рэпрүүд үг мөгөө бичдэж штэ тий. Тэгээ одоо чам тэрийг би бичиж авах үед ч бас ямар их бэрхшээл саад байсан уу? Би нөө нэг 45 дахь сургуулийн мөнгөн цэцэг багштай Монгол хэл уран зохиол ангийн сурагч хгүй юу. Тэгээ ерөнхийдөө юм багасаа юм шүлэг мүлэг бичдэг.
тэрлэг байсан. Цаа чи бүр нэг ийм юм гарцсан байна гэж бодлоо. Хүмүүс одоо нөө шүлэг яхаа байцсан байна. Тийм үү? Тэг яах вэ? Тэгэл тий би юу лээд чинь. Нэг хүүхдээ шүлэгөө. Нэг хүүхдээ шүү. Тийм шүлэг бай. Зохиолч байна. Манай ах одоо тийм зохиолч. Тэг нэг л үг юм уу? Шүлэг өөрөө шүлэг шүлэг шүлгийн зүгээр нэг л үг. Эротик шүлэг нь үнэхээр тийм. Би ч одоо шүлэг. За. Солонго. За баярлалаа. За би дараа нь гэртээ сайн уншидгоо. Бид сая түрүү уулзаад бид гарч явсан аахгүй блэк дээр. За заага баяртай гэсэн чи бид хоёр зориулж бичсэн шүлгээ уншсан гэж бодлоо. Тэр нь амжилт. Зүгээр ингээд хэрвээ нэвтрүүлэгт орох юм бол баг ном уншчих юм шүү дээ. Тэр үний шүлгүүд нь үнэхээр онцгой. Номтой юм бэлээ бүр. Номтой юм бэлээ. Тэгснээ бүр 8 жил ойлгохгүй. Хамгийн амар гүн ухааны тийм бас сансар ах дургуйн тийм талаар философи шүлэг байна гэж бодлоо бүр. Би уншиж үзүүлэхөө. За баярлалаа. За танийга нэвтрүүлэгтээ оруулнаа ер нь. Тий, таныг оруулах болно шүү. Чи анхныхаа бичсэн шүлгээ санджаа. Санахгүй шүү дээ. Санахгүй те очконо чи санджаа. Санжаа. Би нүуник би зүрд зүг зохиож үзсэн. Жохон бахта. Бүр жохон бахта шүү дээ. Тий, 3 4 дэх. За. Амар ёо. За жохон л байсан чи ямар амт те. Шохорхол гэдэг шогд орлол сэтгэлээр илэрнэ. Наад чи Facebook уншижсэн санагдаа. Лонхон дотор нарны туяа. Юу таантай өнсгөн. Лонхон дотор нарны туяа. Сүү. Юу философик юм. Юу барин ишэлтэй тос. Үгүй зүгээр лампахгүй юу? Жохон байсан юм уу? Тэгвэл би ч бас өнцөг таалах болон цуучаал хашгираад идэг улаан юм. Болон цуучаал хашгираад идэг улаан юм аа. Тэр ямар нэгэн галын болонтой холбоотой юу? No. Философикоор амар ойлгох хэрэгтэй юм. Чи шууд хариулт та. Болонд орилж байгаа улаан юм гэдэг юм байсан. За би хариулах уу? Хутгаар тоглож байгаа бяцхан хүүхэд. Ямар аим. Болонд ингээл чимээгүй хэвтэйл идэг ногоо юм. 0-ын цаас. Үгүй нөгөө хутгаар тоглож байсан хүүхэд 3 сарын дараа. Нэг сонсоол ингээд сайз Герман рэп 8 таалсан. Чи германаар рэп хийдэ. Айгуу гоё. Рэп ингээд айгуу шууд яваад үзүүлчихгүй. Ey, meine Cruise VIP mit Gruß von Nochi G. Nimba ist mit dabei, Huren ziehen Speed. Sie haben uns VIP-Bereich mit Monros und Koksen. Mutterficker, was? Ich bin Don Krone, Junge. Geht es so weiter, hat mich Knast reingeholt. Denn ich mache dicke Dinge wie ein plastischer Chirurg. Zeit wird kommen, dass die G's auf die Straßen hängt. Knast hin, Knast her, Mara und Ochi Bank. Gangster sind im Club, hebt die Hände in den Luft. Wer von euch Weibern hat unsere Schwänze nicht gelutscht? Мангар өнөөхтэй бастай. Үнэхээр үнэхээр. Би бүр уярсан сууч. Яа, за яашлаа. Очконол гэдэг шиг байна. Таны чи нэг тийм Франц нэг залууд нэг хар залуутай нэг бичлэг YouTube дээр видео бичлэг видео гэдэг үстэй дууны. Тэр ямар юу бодчихсон. Тэр нөө би нөө 2010 онд Хосайс гэдэг фестивалаар Франц явжсэн. Тэгээд тэрний өмнөх фестивал нь Монголд 2008 онд болжсэн байхгүй юу. Тэгээд тэр үед чинь би 2008 онд 5 сард жирэмсэн заяа. UB Pulse тэр фестивал болж байгаа байхгүй юу. Тэгээд энэ чинь Франц рэпрүүд очиж арт тайсны арт рэп ингээл тэгэл за яад юм лээ. За Монголын л нэр гарч. За тэгээ. Тэр бичлэг чинь бас гоё бичлэг. Тэр UB Pulse-ийн тайсны арт. Яа. Mr. Lips. BHM Pistol. Okay.
Би зөвхөн асуудын болсон нэмэгтэйчүүдийн нэмэг дамраагүй нэг төмөрөөр зэрэгтэйг шигэдэг зүнэнд нөхөндөө гэж хэлдэг холбоо яг амьдрал бич байгаа төсөлтөд ба хүүхдүүд ашин нөхөр эм ботон сад түүний үрийг хатан гэж цадан авчаад төгөл цагтаа жахан охин байсан бүгдарын нөхөдөө цагийг томрох тусан садан төрөд алгэрэг авчааваа татсан гэжээ аз жана дамбэр нохто зүтэр болон нэгтэй түүний зөвхөн нэгнээс хатан чүстэй бүрэн зүтэр татсан тапаа үд ботаар гэж гэрдэ цачиг даун үсэн бот тато тотом дэв шана сотан нацэн цараа бүгд өнөөдөр гасаасан мөнгөнд бүрдээ түр засаг түүний төлөв бүгд гүрдээ яа Ce rap comme prestige, saisit de vertige, moi comme un petit sommeil, le temps se Тэгсэн чинь нөө хүмүүсэд Jenny's the France гэдсэн чинь Монгол хүн амны бэлгээр 2 жилийн дараа Францс. Тэгээд намайг амны бэлгээс ашигтай бэлгээ тэр үед нам Францтай гэж хэлсэн монголчуудаа баярлаа. L'eau m'attache à ton nom, le vent du grand chemin, sur des champs portant nos berceaux, là où des océans sur lesquels Явсан шүү дээ саяхан. Тэр бас ямар нэгэн тийм шуумаар байсан. Тийм тэр болохоор Burnsy гэдэг юм гитарч нь Америк хүн байсан. Тэгээд Монголд анх ирэхэд нь би танилцаа хамт нөө уран бүтээл хийгээд тайзан дээр би нэлээдэн тайзан дээр дагуулж гарсан байхгүй. Тэгээд тэр хүн ингээ хамтарч ажиллах санал тавиад өөрөө чинь Америкт өрөө 5 дуутай цомог гаргая гээд тэгээд Сан Францискод юм дандаа амьд хөгжмөнтэй бэлтгэл хийдгээс маш гоё байсан надад. Амьд хөгжим маш гоё байсан. Тэр имжлэг янз бүр. Яг имжлэг ерөнхийдөө мэрсэр тавигдсан. Окей. Тийм. Та тэгээс бон такс мотакс тийм нэлээ орж бооны тоглолт үзсэн. Цаадал ч бас хэвэрэл нөө. Хэврэлээ. Nice. Чамтаа нэг уулз хамсаал гэдэл ш. Тэгээ Crazy Bone, Wishbone, Flashbone гэдэг зэрэг авсан. Тэгээ тэр үед болохоор Lazy Bone байгаагүй тэр тоглолтын дээр нэрнээс нь сонсоход айгуу залхуу юм шүү. Тэгээ Busy Bone-тай зураг авах гэсэн чинь нэрнээс амар завгүй зогссон. Асуусан. Тэгээ бас Auckland-д Rapper Too Short энэ тоглолт үзсэн. Nice, OG штэ Too Short. Too Short болохоор ингээд би 1987 оноос эхлээ rap лаа гэл. Тэгмэд би тэр үед чинь би төвжилээ гэл бодож байна. Одоо яг нэг Монголын эмэгтэй рэпрүүд байгаа шүү дээ. Чи тэр хүмүүсийн талаар яг ямар хөө бодолтой байдаг вэ? Би ер нь яг юм хийж байгаа бүх хүмүүст дэмжлээ шүү дээ. Тийм. Чи үргэлж нээлттэй байдаг үстэй. Би бол үргэлж нээлттэй байдаг шүү. Nice. Тэр юу гэж боддог вэ яг энэ тал дээр эмэгтэй рэпрүүдтэй? Эмэгтэй рэпрүүдийн тал дээр бол би Таш нэ дэлгөөнийг нэг яадгийг яг тэрээгээ төс хорж болохгүй хоорнаас гэлээ. Тийм нэмэлт гэсэн. Нэг надраа. Йоо Монгол эмэгтэй рэпрүүд бас ер нь хурган штэ дээр үесээ те MC Аруунагаас хамгийн эхлээд Hard Woman-ээс өксүүлээд тэгэл ээжний гээл те тэгэл нууц нийтнод Impact Oxy Cube Mrs M тунд авгууд санагдсан цаадагч маа нэвтрүүлгээрээс орсон охин штэ хингнэ Mrs M чи сонсноо. Би сонсоогүй амжаагүй. Цаа чин бас маа нэвтрүүлгээр орсон. Маа нэвтрүүлэг өсөө зэрэг цаадч бас фристайл майл хичээлүүтэй хурангуул. Ямар мундаг юм. Nice гоё дуулдаг тийм мундаг. Орчин үеийн яг Монголын хипхопын талаар чи ямар бодолтой явдаг вэ? Орчин үеийн хипхоп би ингэж бодож байна л да. Яг миний нэг шагналаар авсан хөгжмөө сонсож байгаад бүх дуу аим гоёсэн. Би бүх дууны үгийг сонсоод дагаж хуулж хичээл. Тэгээ бүх дууг ингээл фэнфэр ингээл сонсдог байсан. Тэр үед болохоор техник тоног төхөөрөмж нэг их байгаагүй штэ. Ер нь тэгэл бор зүрхээрээ хүмүүсүүд. Тэгэд одоо ингээ бүх юм нээлттэй. Бүх юм нээлттэй. Интернет, тоног төхөөрөмж бүр амар гойгоо тоног төхөөрөмж одоо ороод ирсэн. Тэрийг ажиллуулж чадах хүн байхгүй. Техник нь өгчлөн хүмүүсийнх нь
одоо юу нэх юм бэ? Нэг юм. Одоо би энэ тал дээр бас нэг гэтээ яг % дүүнэр та маа Туана гэдэг найз цаадах чи үнэхээр аа тийм би яг найзгаа % Туана цаадах чинь шилдэг саунд инженер. мундаг. Тэгээ би бүгдийн тэгж хэлээгүй шүү. Ер нь нэг тим юм болоод байгаа. Ер нь тийм юм байгаа. Тэгээ би одоо нэг энэ гадуур явж байгаа дуунуудаас илүү одоо дүүнэрийнхаа юм те найзуудынхаа юм ингээд бидний бас олонд хүргдэггүй ирнэ ингээд даалт ингээ хийгээд идэг юуданд ингээ залуусан тий одоо гих мэтлэн айгу мундаг залуучууд байгаад байгаа хгүй дууга цацдаггүй хөрх юм тий тэгэхээр айгу мундаг дуунууд зөндөө байгаад байна одоо манай Багнуурын Нямба байна нэр Young Mamba бас бол нөөлөлдөн штэ би хэрвээ жоон чадaltaа болчиход дүүнрээ гафаа татаад авчих гэдэг штэ тэгээ цаадах чи Young Mamba Нямба бас нэг Young Nation-ийнх штэ Young Nation гэдэг юм crew байгаа байхгүй одоо Chocono тэгээд Young Nation би бас байгаа тийм за болоод чи шал өгш юм би би 94 оных штэ тийм Young Nation new fashion tafta murder Бидний байшин чанд одоо сүүлийн үед одоо хамгийн таалагдж байгаа одоо рэпер ч юм уу юу их жаах нар тэгэл таньдаг хүмүүс л гоё байдаг шүү дээ. Өөр хүмүүсийн нэг тийм ингээд зориул ингээд дандаа ингээд сонсоод байдаг шүү дээ. Яг ингээд найзууд юм уу ихчүүд юм ах нараа рэпер ч юм бэ. Үеийн одоо яг бас рэперүүдээ ихэр сонсч байна. Үеийнхаа рэперүүд үү? Манай 13 нэг бас найзууд байдаг шүү дээ. Gangster Brothers гэдэг. Тэр Творилгийн хамтлаг нь болохоор Творил гэдэг нэг бас хүмүүс байгаа. Тэд нар бас гоё шилдэг. Чиний дуртай рэперүүд хэм бэ? Монгол хамгийн шилдэгдээ одоо хамгийн их сонсвол үед сонирхож байгаа рэпер. Сүүлийн үеийнхаас надад нэг хэсэг рок бэм таалагдсан. Тэг бас нөө хин блэ Америкт байгаа. Тулгарт угаасаа Serious бас таалагдсан. Тэг манай найзууд бол угаасаа таалагддаг л да. Юудэнтэн болон тий. Тэгээд шинэ юусыг ярихгүй байна. Найзууд гээд цаг. Sorry. За гинж. Тий. Хамаагүй нэвтрүүлгээр матч болгоо. Сүүлд нэг Nexus гэдэг хамтлагтайс тэр хамтлаг. Тэр Nexus хамтлаг мал найз 2008 онд хахад манай Хүлгаах, Набаах, Дамбанхийн тэгээд анхаа продюсер мундаг залуу шүү дээ. Анхаа тэгээд Талиж Хагийн ах маань. Тэгээд бид тав нэлээд уран бүтээл хийсэн. Уулын цом гарах га. Тэгээд нэг хэсэг жоохон тэр ажил удаашраад тэгээд Хүлгаах маань ахаад эргээд нөгөө нэг ер нь дуугануудаа гэс цомог болгоё гэд цомог болгож ажиллая гэдэг анхаа Хүлгаах бид 3 нэгдээд тухайд болохоор Талиач маань iStop-тоо ажиллаа хийж байгаа. Набаах маань бас Дамбанхийнхантай ажиллаж таарад одоо болохоор Набаах маань эргэж одоо энэ эхлүүлсэн ажлаа дуусгах гэж тэгээд бидний хамтлагтаа Nexus гэдэг нэр өгөөд ерөнхийдөө бол яг нэг цомгийн ажил дээр л ажиллаж байгаа. Одоо орог нэг хэвлэл зураг мураг авч хийлмээ. Клип нөө юу гоё клиптэй тэр нэг ав шаргалт бол тэр бяцхан хөвгтүүдтэй бүгд томчуудаар бас ийсэн нэг юу хөвгтэй барай яатсан. Тэр айгүй гоё клип л шам гигээлэг. Амар гоё клип. Монгол хатуу ухаан гэж та нарын бодлоор юу вэ? Хамгийн гол нь эмэгтэй Монгол эмэгтэй хүн бас нэг цэвэр ичимтгий зан тэ тэгээд нөгөө эрэгтэй хүнийг хүндэлдэг толгой тэр ер нь айгүй юу гэдэг штэ ядаж л тэр нөгөө за тэр мэр бүх дүрмээ ягшлал чандал биелүүлж чадахгүй байна гэхэд ядаж хариу үнтэй суухгүй бол ямар уу гэж би боддог штэ. Хатан ухаан уу? Хатан ухаан. Чи үтгэхэр л гэрмэн. Тэгээд тэр бол маш агуу зүйл дээ. Би бол тэр хатан ухааны бараг нэг за сандал 20 дөрөв байх тий. Найз минь урд ихтэй бай. Тэгээд тэр чинь бас нэг ийм үг би сүүлд уншсан шүү дээ Facebook дээр юу лээ. Сайн эмэгтэй муу баачгаагч одоо бүр ня баачгаагч хаан болгоно. Сайн одоо ихнэр. Тэр нь бол би. Муу ихнэр бүр амар том ноёнгч тийм боол болгоно гэдэг тийм үг байдаг юм байлээ те. Юу угаасаа ингэдэг штэ эмэгтэй хүн болохоор хүзөө эрэгтэй хүн болохоор тэргүүн гэж явдаг штэ. Тэг хүзөө хаашаа харна тэргүүн тийшээ.
тэр хүн тийшээ дагаад харна шүү. Ингээд байгаа биш. Тэгээд нөө хүзүүгөө Тийм байна. хүзүүгөө толгой байвал ямар уу? Эсвэл толгойгоо хүзүү байвал ямар уу? Тэгээд хатуу ухаан гэдэг нь бас яг тэр амьдралыг ингээд тасралтгүй шамтрахгүй авч явах тэр чадал واخхой эр хүндээ итгээд. Найз нэг хатуу ухаан гэдэг дуу гаргаж бичсэн байгаа л да үг. Тэр дээр бас юу гэж байгаа гэхэлэр найз нь яг утгын л ярьчээ. За дээр үедээ тэдэн 100 жилийн тэртээ хатан бүсгүй хүн те ирчүүд нь дайн юундаа явчих дайн маань тэр эдэн шуушин юу дээ ингээл яв. Тэнгүүд тэр эмэгтэй хүн гэр дотроо юм гадаа гараад ир бүх юм л хийдэг. Тэр олон хүмүүсийг хаарна мод тэр харалт юм уу тэл тэр арга бүх юм тэр эмэгтэй хүн гадаа гарч ирнэ гэрт ирж ийм тэгэнгүүтээ тэр дотроо байгаа хүүхдүүдэд бас хаан болж байгаа байхгүй юу. Тэр чинь бас нэг уус явж байгаа штэ. Тэр чинь чи ингэдэг тхийн оронд ингэдэг аав ирүүл ээж дуугаа те тэр цай магаа чанаал нөхрийнхөө ормоор эцтэй ч юм уу. Хөртөө хоолой игээл те. Тэр яг тэрийг за яг товчхоноор хэлэхэд бол хатан ухаан гэдэг чинь энэ байна. You smart. Үнэхээр шүү. Сайн манай. Одоо манай Чингис хаан өвөг дээдсэн маань одоо ээж яаж тэр нутагта ганцаараа тэ хаягдаал. Тэр бол маш том хатан ухаан. Бас нэг уян хатан. Тийм бас уян. Тэгээ доктод минь тэгэл хатан ухаан гэдэг зүйлийг одоо дотроос олж авцгаагаарай. Бүгдээр ингэ чинь дотор байгаа шүү хатан ухаан. Өг болгом нүүн, үл болгом нүүн. Үнэхээр надад тудлаа ярих шаардлага галах. Өнгөрсөн минь нүүн, өнөөдөр минь ч бас үн. Өгсөөр байна, мөрөөл минь ч бас үн. Ахцул надад дадлага хэмэр сүлд минь байн. Зорсондоо хүрэн ард гэр бүл минь байн. Намаг асуу би задоожи. Итавага хотын гэрдээ хурдаар өгчээ. Улаанбаатарын хүүтэн гудам цэнхэр бим. Би үргэж бэлэн байдаг би угаасаа тийм. Одоо Black Boy Young Black болон Janet chill out хийн одоо үргэлжлүүлээ та. Yo. Чаар үргэлжлүүлээ. Маш том мөрөөдөл зүрхэндээ хадгалаа. Маргааш хэрэгжүүлээ Монгол зүг харагдаж ард иргэдийн адил алхан шашаатаар аргашаа суугч тацгүй хамтын хүчээр Монгол ухаанууд бодлын гүйдэл. Yo. Юм ухаан вэ гэмт хэргийн сэдэлтэй дуу сонсдог болохоор тэрүүгээ хийгэндээ хүмүүс тэгж хилэндээ буруу ойлголтын зөвийг хүмүүс яаж мэдхэвдэ гэвч үнэндээ тийм биш хипхоп гаргаламжаар дүү удахгүй шинэ үеийн рэпчд бид үүнийг хөр танька датан зөвийг дуусаа тэнгэрийн үлэг шөөргөн Эхлээд бат өгсгөл мөхийн холбоос түүний учрыг голбоос ирээдүй өчигдрөөс өнөөдрөөс банч үзэл суртаад өнгөн дурлаач хосонд гундаа чимонган сүлтэн тундаа хүндөрлөгөө төсөр мацахаач өчигдрийн хийсэн үйл гайтарч доош татан дооцог татлан замдан муу яар хатууны гандан санаан хүхийсэн үдэн үрээр ороод нандад зүр бүрээс Хиний санаа гүгэнт явдал бүхэн цочруулагч түүний үхтүхэн заман дас хачуудан сүдэр мэдэх хацзуудэн хэнтэн цохон байхын тун ухаарал бодлоо шилгэвшэл цухаалтаа Боги ахтай нэг дуу хийж байгаа л да. Зүуднээсээ сэргээд зүуднээсээ сэргээл танаас нэг утсан дэшин сонсч ирсэн. Тэгээд тэр дууны хаагнээс яг бол ямар вэ? Тэгэл та. Чингисэлэ оглог халахынгийн цуцсан бин бардамны ломшол дүрзэг бицаг цэхэл бин хуралдах боглохын төлөгийг чи хүсэл бохомдол зэрэг зэнгөвлөг шоноглон хамхолох харимусан өнөөдөр хууран байж магараша худалдах хүчөхийн ядмаган атгах санаатар Монгол хүнтэй бид ирээдүйндээс үнний төлөөгөл бүртэн болж өөхөдрийн тогтжидээр уршлуулж халахлан нөнгөөр арталд мөнгөөр төсөг бэн ямпнууд усаад бэн артууд юм бидний төлөөгээ цаана зогсдог чидэг болтой төр бидэн бэлэг хоолдог өгнөж гар хүлэх хүн хөдөлбөрөөс цуцгаад ганцаалтах хандлаа гаргунд хай бэлэнчлэг сэтгэлгээ бидэн тогтөрөхгүй Гэвстэр кичэн ямхта эдэтгэ нүдэстэн ангойхоо юнгоха хан гэрхэн уучраас төрөлдөн буй сэтгэлтэн бүтэкийг юрөдөг дэвшүүл сэтгэлдээ бодогдгүй сайхныг мухын гайхар могийн дан ухаан бас сайн өдөр намхруулахгүй зүуднээсэсэр монголчуудаа зүуднээсэсэр монголчуудаа зүуднээсэсэр Wake up. Зүуднээсэсэр
зүднэсэсэр Яг нэг юм утга санаа дутагдаад за одоо ингээ боог явахгүй нь доо. Одоо залуучуудад юу уриалмаар байна? Тэгээ Монгол хүмүүс төрсөн маш бахархдаг. Яаггүй сайн найз нь 3 сар ингээд нөгөө Америк татсан ингээд фэйсбүүк гээл Монголын тухай сонио хачин дуулж тэгэл өдрөө болгоно л нэг хүн мисс маань юм байна гэл нэг тийм хөл бөмбөгийн юу Монгол титэн медаль ийм мистрийн юугаар тэгсэн ингээд өдрөө болгон ингээд монголчуудын тухай мэдээлэл байдаг. Монголчууд ингээд дэлхийн үнцэг болгоно ямар цөөхөн ирнэ те фон гэдэг ингээд өдрөө болгон ингээд сайн хүмүүсээс илүү бараг дуу муу гэсэн мэт шүү дээ. Амар гоо ингээд Монгол гээл ингээд Монголдоо ирсэн чинь монголчууд нь монголчууд ингээ фон гэсэн. Мэдээ тэр Монгол тэрийг ингээл тэр Монгол тийм Монгол гэж муу хар Монгол тэнийг Монгол гэж ийм юм фон гэ Монгол дотроо мундаг хүмүүсүүд байгаа. Ингээд угаасаа л төвчи угаасаа л ядуу чи тэнийг Монгол чи ер нь мангалаараа байсан дээр гэдэг юм шиг тийм тайлбарлаж байна. Тэ ингээ гоё тайлбарлаад өгөхгүй. Тэгээд ийм гоё бодолтой байж байгаа яг Монгол юу те шууд тэгээ яг живж өгч байгаа тэгээ одоо гоё өнгө чи тэгээд одоо гоё бид нар одоо ингээд нөө дуу хөгжим энэ байдлаар л одоо бас имчлэл гэсэн бас бодлоо шүү дээ. Залуучуудынх нь штэ бараг 50% шоронд байна гэж би бодож байна шүү. Харин тийм ээ тэр өст айгүй хэцүү. Дандаа эд хийж бүтээх насан дээрээ тий. Одоо нөө дайм банкын керамид гэдэг байдаг штэ. Тэр хүмүүс чинь залбаар тэрийг хийсэн үү хийгээгүй юу эсвэл яасис заавал тэг шоронд хийх шаардлага байна уугүй юу хийгээд байгаа ч тийм. Тэгээд нөө нэг шоронд орох хүмүүсүүд нь болохоор тэнцээ ингээ байрмаар худалдаж аваа яваад байгаа гэж би бодоод байгаа шүү дээ. Тэгээд энэ 2015 16 он чи амар хямралын жил юм шүү. Гүү тийм биш хгүй одоо яг энэ зүйлийг болохоор бүгд ингээл хямарсан гэдэг юм бол яг үнийн эрэхтэй бол ингээд зүгээр ингээд юмал үнэтэй стрессгүй л авахгүй стрессгүй те стрессээ зүг боловсон гэж гоё өөрийгөө чөлөөтэйгээр илэрхийлж чадвал ингээд биеэ сул тавих боломжтой байхгүй. Тэгээ биений хүндлэлийн соёл те. Яг үнэ. Амар өөртөө үнэнч байх юм бол өөрийнхөө хүсэж явдаг зүйлийн төлөө үнэнчээр явна. Бусад хүмүүст үнэнчээр хандна. Одоо тэр баг авагдана. Тийм. Бүгд нэг гайгүй толгойтой эрдэмтэй номтой гэсэн хүмүүс нь бүгдээрээ гадаад явцсан. Баа гэхдээ бас юу нь явцдаг. Гадаадаас худалдаж аваад те. Гэтэ одоо монголчууд гэхдээ үнэхээр бас айгу мундаг шүү би муулаагүй шүү. Гэтэ яг Монголд болохоор хин үлдсэн бэ гэж би зүгээр асууж байгаа байхгүй юу? Монголд байгаа. Монголд яг жинхэнэ хүмүүс нь энэ Монголд байгаа байхгүй. Юм яа хийхгүй. Тэр хүмүүс хийж байгаа. Тийм үү. Тийм. Бид яг энэ туулах ёстой энэ цаг үеийг туулж байгаа байхгүй юу? Энэ хямралын үед хүн хөдөлмөрлөх сурж байгаа монголчууд те. Хөдөлмөрлсөн нь одоо ялаад байгаа байхгүй энэ хямралын үед. Тансаг ирлээ багсаад хүмүүс энгийн байдлаа буцаад очино. Энгийн байдал нь өөрөө айгүй nice байна гэдэг л та. Тийм сайн зүйлсүүдийг авчирж байгаа байхгүй. Яг энэ үеийг давсны дараа яг гоё болох байхгүй. Европын сэргэн мандалтын үе шүү дээ тий. Тэр үеийн өмнөх үед яг тийм айгүй тийм хүмүүс яхаач буцаа хөлцсөн тийм хэцүү үе байсан байгаа байхгүй. Яг юм хямарсан тийм хүмүүс амар стресстэй. Тэгээд энэ үеийг бид даун туулж иж тэр жаргалтай үед очих юм аа л гэж би бодож байгаа. Тэгээд монголчууд, монгол залуучууд бүгдээрээ бидэнтэй хамт энэ үеийг их гоё даун туулцгааж байгаа гэж бодож байгаа. Эргэн тойронд ингээд дандаа гоё хөдөлмөрлөж байгаа, мөрөөдлийнхөө төлөө үнэн зогсож байгаа залуучууд өдөр тутам тааралдаж шít. Одоо тэгээ бас энэ дээр нэмээд хэлэхэд 20хон ангид байгаа ахын дүүс минь те хэдүүлээ бүгдээрээ энэ зүйлийг бүтээнэ те яг наана гоё бясалгаад тав гэд үсрээд гараад ирэхэд бүгдээрээ хамтдаа мөрөөдөлтөд хүрч чаднаа. Тэгээд өөртөө итгэлтэй байцгаагаарай л гэж бас хэлий та нартаа peace. Стив бүлгчтэй гэсэн шинжтэй. Хүн үнэ хайрлах хэрэгтэй. Одоо ийм болцсон байхгүй мөнгөний үе дуусаад одоо мөнгө модноос гарч байгаа. Одоо тун удахгүй тэрийг хүмүүс ойлгоод эхлэх үед хайр энэ ертөнцийг аврах байхгүй. Хайр. Дог залуус гэд нэвтрүүлэг хөдөлгөөн залуучуудад дог байхыг санал болгоод дог байдлаараа хэдүүлээ Монгол улс их орн дэлхийгээ аврах гэдэг байгаа байхгүй. Сайн байна, том зорилго тавьсан байна. За тэгээд энэ хөдөлгөөнд ингээд нэг бүрэн хангаар тэрчдэг. Энэ хөдөлгөөнд нэг штэ. За. Яа, толгойн дөрөв. Миний уриалал гэх юм бол
Боб хайр халамжаар дүүрэн. Би бинтээс хоёулаа гоё л бай те. Нэг тайван нэг цус. Би хүндлээ. Тэ. Хүндлэл ах цаас те. Хангаар. Хангард баярлаа хүндлэл. Respect. Миний байдлыг чинь бэз. Чиний байдлыг чинь байна. Миний байдлыг чинь бэз. Чиний байдлыг чинь байна. Миний байдлыг чинь бэз. Чиний байдлыг чинь байна. Миний ялхаа ялдамхаас бүхний сороо бол бра хацар чи ягаар хүсэл ороо улаан оруулаар өндөр чи салт торгоо DJ химаяг тачангу затас норгоо цорын ганц хэмжээ бэлгүүсэг чи сорлоо би читгэр чи байхад ташаал босоо халах үчир машка шивнэ өгсоосоо нүцэн гоо сайхан дотроос чи гэрэлтэн онцлоо хөгөө хөдөлгүүдээ 8 өдрхий болгоо ялгуу ягаа нам шилцэлөө өрийгөө сэрхэм ной таттай олбэ хата зай хайр үлж мөхөд асан болон би ёо байдал мэнэн явдал мэнэн харц мэнэн хурц мөрлөө 50 бас гин хонгор мэн чи хамгийн шилтгэн бэмэдэн хаач явсан үргэл чамгийн дэгжинэн мөнгө яганууд бол амт чангууд боллам клабын гэрэл битүү даруулахыг хүсэх харстуулан майн болдог бол хүмбүр бүгдээрээ эмэл баг дэлхийг үзэглэн оюун хэмэрсүүл дээрээ чимэж баг өртөө идгэлтэй байхад дүргэл Jamskin ямар ч явсан дончтой намсхин шилдэн айган дөрөглөн цагаан дарсхин үцэглэн бүхнийг таашаа харсхин Den försöker som mukter snötran Storgo shasho vosho kutrin takar amrasat Flash dokkud zermin mukti khamtar hayakın bayrar Singdik heran khar baba yaka shubur jamit barar kistik Otata utur buruk kukübül tunçot geç Otata bayım motten inin oldu bir çeyçigi Cücikin çiğin olsan çikrin tortu kaçtan da Bektan bak saatin talpan galt bucuk yeros şotum İdir biye çimsin khasın talqa tiruf Kınnisin çekin evki şotum Dir baba yagat Bostik botol tapir mung betik baba yagat Bostik botol zertik nukru betik kur zetik Vertingir mukta hamtik baltik tirtak nur zetik Şadan goya atadın nuktas mung geldik iş ças Hine çosun nukçun zanga telxo dır khas Urarak çam tükü buqaq Yo Чекана ба чилото ба сэлэтэ гэмэр зэлэдэг гэж ба хүчлэхэ хэрэг хөлөж ба одоо би энэ зэлэх гэж ба хэлэхүүгээ би хэлдэг нэл хүнтэйг нэлдэг шилдэг зөлүүдийг хийдэг зөөлн хатгаа дийлдэг хорвогийн тогтцоо шилдэг үгээ би бодлоо сэлдэг ухаан санаа минь дийлдэг найрсаг бай гэж хэлдэг зүгээрээ хүмүүсээ наашаа цуглаад ватныг сонсоод үз хэмнэл мэдрээд өөрийнхөө хүүсээр тэнгэр дээгүрнэс Nice yeah дог залуус